энэ цалин хүс тогтоох аргачлалын маань 6-гийн 3-ын 1-ийн 5 гэж заалт байгаа. За та бүхэнд уншаад танилцуулъя. За уртын ээлжийн горим хэрэглэж буй аж ахуйн нэгж байгууллагаас ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байхаар тогтоо ажилуулсан боловч нөхөн амруулаагүй тохиолдолд нэмэгдэл хүс олохоор бол заасан. За энэ заалтыг одоо оруулахгүй гэж салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа ажлын хэсгийн хурал болон бичгээр өгүүлсэн саналуудаа бол хэлсэн боловч бол олонхын саналаар бол энэ маань 2 сарын 10-ны өдрийн хурлаар бол батлагдсан. За тэгээ одоо ямар нөхцөл байдал үүсэт байна вэ гингүүд энэ аргачлал батлагдсантай холбогдуулан хөдөлмөрийн тухай хуулийн 87, 92, 109 гэдгээр заалтууд одоо уулуурхайн компаниудад харилцаа адилгүй үйлчилж байна. Уурхачид ер нь илүү цагийн хүйс авч чадахгүй байна. Илүү цагийн хүйс авах тохиолдолд одоо үндсэн цалинг бууруулж тооцох зэрэг янз бүрийн зөрчлүүд үл илэрж байна. Манай компани хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ ажилчдын цалин хүсийг илүү цагийн нэмэгдлийг өгөхгүйгээр бас шийдвэр бас гаргасан. Тэгээ бид бүхэн одоо ажил олгогчтой үйлдвэрчний эвлэл маань одоо ажил олгогчтойгоо уулзаж шаардлага өргүүлж бид нар илүү цаг нэмэгдэл хүсээ авмаар байна гэсэн. Мөн хамтын гэрээн дээр бас энгийн цагийн 8 цагаар бодоод илүү цагийн нийлүүр өгнө, баяр ёслолын нэмэгдлийн өгнө гэж заасан учраас хамтын гэрээгээ дагаж мөрдөж гэдэг шаардлагыг бас ажил олгогчтой өргүүлсэн байгаа. Одоо ажил олгогч маань энийг авч үзээд яг биднэрт илүү цаг нэмэгдэл илүү цагийн нэмэгдэл баярын нэмэгдлийг хэдий олгосон хэдий ч бодит байдал дээр яасан хэрэг 168 ч юм уу 173.3 манай компани болох 173.3 цаг сарын фонд цаг гэдгийг мөрдүүлдэг. Тэгээ энүүгээр шалтгаалаад яг ажилчдаа хөдөлмөрийн гэрээгээр 2021 онд 12 сард хөдөлмөрийн гэрээг нь шинжилэн байгуулахдаа үндсэн цалин өгнөгийг байгуулчаад тэгээ энэ цагаараа шалтгаалаад одоо үндсэн цалин үсгийг бууруулад ер нь 40% бууруулад одоо олгож эхэлсэн байна. Тэгэнгүүтээ энийг болохоор 2 сарын 1-нд болохоор цагийн цалингийн систем журам гэдэг юм баталж гаргангуудаа одоо та нарын цалингийг хийсэн цаг чи болгоно гэдэг. Тэнгүүд 112 цаг гэдэг фонд цаг гаргаж ирсэн мөртлөө тэрэндээ тааруулж үндсэн цалингаа олгохгүй 173 цагаас бодож олгоод байгаа учраас ажилтны маань цалин болохоор 40% буурсан байна.